Хүнд гавл тэрхний гэмтлийн 38% тохиолдол нь гавлын хавнгийн хүндрэл үүсгэдэг. Гавлын дотоод даралтаас болоод үүсэх гол хүчин зүйлүүд нь нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох юм. Гавлын дотоод даралт ихснээр капилляр судаснууд шахагдахад хүрдэг. Тархины цусан хангамжийн хэмжээ буурч, тархины хоёр дахь гэмтэл үүсдэг. Ингэснээр амьдралын чанар буурдаг. Гавл тархины гэмтэлтэй өвчнүүдийн тэн хагас нь нас барах эрсдэлтэй. Гавл тархины гэмтлийн үед судасны хариу урвал эхний үед вазоспазм болдог. Венийн гипреми аажмаар бий болдог. Судасны нэвчимхий чанар ихсэх нь гипокси үүсгэх шалтгаан болдог. Мөн чөлөөт радикулуудын эсэлдэлт эрчимжиж, тархины эдисийн гидрофилийг нэмэгдэж, шингэн хуримтлагддаг. Асептик үрвслийн урвал лизосамын гидролазын идэвхжил дагуулдаг. Тархины эдийн фильтрац нэмэгдснээр судасны ханд илүү их гэмтэл учруулна. Богино хугацааны судасны спазм болон гипремийн венийн гипрем болж венийн зогсог байдал үүсдэг бөгөөд энэ нь микроциркуляцийн алдагдлалд хүргэж гипоксиг нэмэгдүүлдэг. Тиймээс капилляр дахь нэвчилт ихсэх, завсрын хэсэг шингэн хуримтлагдах зэргээс шалтгаалan фильтрац нэмэгддэг. Тархины эдэд гидрофилик чанар нэмэгдэж, цусны урсгал удаашрах үед венийн гипрем үүсдэг. Иймээс гавл тархины гэмтлийн үед вазогийн тархины хавн үүсэх шалтгаан болдог. L-лизин ацетинат гавл тархины гэмтэл, месцаслын багажаас үүсэлтэй хавн, гавлын дотоод даралт ихсэх асуудлыг цогцоор нь шийдвэрлэдэг. Оросын цорын ганц эсцийн агуулсан ангиопротектор L-лизин ацетинат нь хавн үүсэх процесст нарийн нөлөө үзүүлдэг. L-лизиний үндсэн найрлагын цус тархины хоргийг бүрэн байдлыг хангаж эндотелиоцитыг гэмтгэхээс хамгаалдаг. Эндотелиоцитийн мембраны физик хэмж чанарыг сайжруулдаг. Шүүл төрийн болон шингээлтийн процессыг сэргээх боломж олгодог. Хавгнахыг бууруулж зогсоодог. Эсцийн үйлдэлээс хамаарч эдгээр нөлөө нь лизосамын гидролаз ба фосфолипаза үйл ажиллагааг дарангуйлдаг. Венотоник нөлөөтэй тул эсцийн венийн цусны урсгалыг сайжруулж, гэмтсэн хэсгээс цусыг хадагшлуулахыг хүчжүүлж, хавнг буулгахад тусалдаг. Капилляр судасны базал мембран болон эндотелийн бүрэн бүтэн байдлыг хадгалдгаараа үрвсэл болон венийн гипремийг арилгадаг. Эмнэлзүүн практикт L-лизин тархины хүнд гэмтэлтэй өвчнүүдэд өндөр үр дүнтэй болох хэрэглэгдсэн туршлагаас харуулж байна. Тиймээс L-лизин хэрэглэж эхэлснээс хойш 2 дахь өдөрт гавлын дотоод даралтын төвшин үндсэн эмчилгээтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурдаг. Эмчилгээний 5 дахь 7 хоногт хэвийн болдог. L-лизин курс эмчилгээг гавлын дотоод даралт ихсэх, өвчний үргэлжлэх хугацааг мэдэгдэхүйц бууруулж, эмчилгээ эхэлснээс хойш 7 дахь өдөр гавл дотоод даралт арилгадаг. L-лизин хэрэглээ нь стандарт эмчилгээний схем болох манитолын хэмжээг мэдэгдэхүйц бууруулдаг. L-лизин хэрэглэсэн комын өвчтнүүдэд ухаан санааны сэргэлт түргэсдэг. Оросын холбооны улсын туршилтаар L-лизин ацетинат гавл тархины гэмтэлтэй өвчнүүдийн гавлын дотоод даралт ба хавнг бууруулах өндөр үр дүнтэй нь батлагдсан.